Хай. Хацаалмын гоё. Сэн сайхан юм да. Надаар 50 дөө. 50 жигтэй зөндөө сэн сайхантай байна. Түрүүчийн 7 хоногоос хулган дээр хагалгаагаа хийгээд эхэлсэн. Түрүүчийн 7 хоногт 10 хулган, энэ 7 хоногт 10 хулган дээр хагалгаагаа хийгээд эхэлсэн. Тэгээд нийт 20 хулгандоо амьд биеийн байдал нь маш сайн байгаа. Ямар хагалгаа хийсэн бэ гэх юм бол stereotoxic brain injection гэд хулганы бага тархинд хүний хавдрын эс суулгаад одоо хүний хавд руу ургуулад тэгээд нугас руу метастаз өгөх нь хэдийн хугацаанд өгөх нь хэдийн одоо 50,000 эс тарьчихад хэр удаан хугацааны дараа метастаз өгөх нь 25,000-ыг тарихад хэр удаан хугацааны дараа метастаз өгөх нь гэдэг эхлээд тестэлж үзэж байгаа байхгүй. Тэгээд тэгээ болгондоо хавдрын эсүүдэд тарьсан байгаа одоо дараа 7 хоногт эхний 10 хулгааныхаа тархиныхны MRI зургийг аваад амжилттай болж гин үү, хавдар нь ургаж гин үү гэдэг шалгана. Тэгээд нөгөө модуль үүсгэх гэдэг байгаа байхгүй юу. Хавдар хэрвээ ингэж бид нар метастаз үүсдэг энэ дэр эсийн тоо болон өдрийн тоог ингээд тогтмолжуулаад авчвал optimization хийчих юм бол тэрэн дээр нэг эмчилгээг туршиж үзэх гэдэг байхгүй. Тэгээд тийм юу болсон шүү дээ. Тэрийг ярих гэжсэн шүү дээ. Энэт тийм ярих гэжсэн. Түрүүчийн 7 хоногт нөх хулган дээр хагалгаагаа хийж байхгүй юу? Тэгээ эхний хулган амжилттай болоод 2 дугаар хулган амжилттай бол 3 дугаар хулган энэ дэр юу гарт. Ингээл нөгөө ариун даавгаар бүтээсэн ариун бэлэтэй ингээд ариун нөхцөлд яг хүн дээр хагалгаа хийж байгаа юм шиг хийдэг байхгүй. Тэгэл ингээд ариун даавн дундаа ингээд жижигхэн цоолцсон. Тэгээд тэрнгээр ингээд юу яадаг хагалгаагаа хийдэг. Тэгсэн чинь тэр нөгөө даав нь ингээд амьсгалж байгаа нь ингээд хараг мэдрэгддэг байхгүй жоохон. Тэгсэн чинь 3 дугаар хулган дээр л ингээд нөгөө ариун даавнаас чимхэл ингээд харсан чинь амьсгалахгүй тий. Даав нь хөдлөхгүй. Тэгэл би бүр хүүе Наоми she's dying гэл. She's dying гэл бүр. Хаваа хөлс гараал энэ ч бас хүн бас ямар л шүү дээ. Юу лээ. Анх удаа энэ лабд хагалгаа хийж байгаа юм бас хамаг хагалгаагаа амжилттай болгочмоор л шүү дээ. Тэгсэн чинь Наоми нөгөө нэг продюсер л бол мессеж хийлгсэн шүү. Продюсер л заа ямар хөө болох нь ямар нэг асуудал гарвал бичээрэй л гэсэн шүү. Тэгээд 1-р хулгана 2-р хулганд ажгүй басна 3-р хулганы хүчлээ гинэ уянгаа хүчлээ гэж юм. Тэгсэн чинь би ингээ харсан чинь нөгөө хүчил төрөх чинь тааш унтсан мэт нөөлөлөө. Тэгээд би үгүй хүчил төрөх чинь шалахгүйсэн хүчил төрөх чинь унтсан байж та isoflurane хаагаарай гэл isoflurane хаагаал. Тэгсэн чинь нөгөө болгоно. Гээл амьсгал нь орж ирэл. Тэгэл гайгүй хэвийн амьсгалал эхлэн гот нь isoflurane нөгөө нь 2% өгдөг байхгүй. Тэгээ 1.5-аар буулгаал. Тэгэл хүчил төрөх чинь 1 литрээр өгвөл. Тэгээ хагалгаагаа амжилттай ээж дуусгаад. Нэг хулган чи амьдраа тэг одоо хүртэл амьд байгаа. Тэгсэн чинь Наоми артлаа. Тэгвэл never mind гэж бичи мичээл ард юм би яриад. Тэгсэн чинь маргааш нь продюсертэй таарсан чи. Продюсер таарсан чи. Оянга you so funny. Just there хөвчлөлтэй you made my day гэж өчтөр миний өдрийг бүрстэ амар гоё болгосон бүтээсэн шүү гэдэг ч байгаа байхгүй. Ингээл Наомигоос текст аваад ганцаараа амар чанга инээсэн гэсэн. Чи ингээд тэр өвчлээ гэж орилж ирсэн дараа тэр буцаад ирж ин өвхлээс буцаад she's back from the dead. She's back тэгсэн гэвэстэй уур татаж инлээ инээсэн штэ. Тэгээ тэр зомби болгон ч одоо ямар хөө ингээд өвхлээс буцаж ирсэн зомби болгоно гэд нэрлэлцэн. Дайжгүй байна. Дайжгүй амьд байгаа гэсэн. Ер нь бол тэгээд хулган ингээ өхөж мөхөх чи ингээ байдаг л асуудал шүү дээ. Чи ингээд нэг санаа зовлтгүй шүү дээ л гэж хэлээ.
өмнөх лавд чинь нэг хулганлах хүчээр бүр бөөн болдог гэсэн шүү дээ. Бурхан минь гэж. Алдах хэрэггүй гэ би ярьжсэн шүү дээ. Энэ лавд жарин гайгүй юм байна. Тэгэл бүр нэг тийм хөгжилтэй юм болол тиймэрхүү юм угаас зөндөө тохиолдно. Би чинь бүр тэр үед нэг хөл баастах гэж утгалж байгаа юм чи гэлбэр. Йоо тэр чинь ингээд мангар нарийнхан скал нь хулганы одоо гавлын яс чинь ингээд 1.5 мм л байгаа. Тэрийг ингээд өрөмдөд ороод тэр нэг тархийг ингээд бас өрөмдөчмөргүй шүү дээ. Тархийг өрөмдөхгүйгээр маш өндөр анхааралтай ингээд бүр ингээд зүү сүвлэхтэй ингэж хүн ингээ анхаарал төвлөр. Тэр шиг тийм анхааралтай ингээ байнгын чи 30 минут ингээ анхаарлаад барина гэж бодохгүй. Тэгэл нэг хулганыг 30 минут хийдэг байхгүй хагалгаагаа. Тэр чинь амар хэцүү. Тэгээд тэгэж хийсэн ингээ хулганаа ингээ алтчмаар болох байхгүй. Бас нэг хулган ч гэсэн амжилттай бол дараа надад угаас хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ хулган чи амар үнэтэй. Нэг хулган бараг $200 хэдэн доллар, $280 ч үлээ. Яг гэх юм бол чи нөгөө нэг immune deficient майс хгүй дархлааны дутмагталтай, хомсдолтой майс T lymphocyte, B lymphocyte, natural killers байхгүй. Нөгөө хэрвээ байх юм бол эн чинь би нөгөө хүний ис болгож байгаа болохоор тэр чинь алчгаа шүү дээ тийм. Тийм болохоор дархлааны эсгүй лимфоцитгүй natural killerгүй эсгүй тийм хулган дээр ажилладаг болохоор маш цэвэр ариун орчинд ажилладаг. Тэгээд нэг тийм нэг хөгжилтэй юм болсон. Одоо тэгээ бүгд биеийн байдал нь сайн. Өдөр болгон жингийн хэмжээд, өдөр болгон нөгөө үеийг хүчин намдах тариа марийг нь хэрэгтэй бол тариад тэгээд хянаад байж байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө ингээ Крисмас хүртэл энэ чинь Крисмасээс он гартал амралтын. Тэгээ Крисмас хүртэл зөндөө олон туршилтууд календар дээр зоогдсон. Завгүй болж байгаа. Тэгээд магадгүй бичлэг удаж орж магадгүй. Завгүй хам бол сайн бичлэгийн нэг тогтмол хийгээд чадахгүй магадгүй. Гэтэ нэр 1000 subscriber баярлалаа. Subscribe дасан маш их баярлалаа. Бичлэгний төгсгөлд 1000 subscriber тэмдэглээд бид гурав нэг юу яасан. Бид гурав гэж Наоми, Ражив хоёроо л яриад байгаа шүү дээ. Ражив ч манай хамт ажилладаг Непалаас ирсэн постдог. Надтай адилхан гэсэн. Наоми ч болохоор Америк хүн, манай лабын лаб менежер туслах. Тэгээ миний хагалгааны туслах хийж байгаа. Тэгээд бид гурав тэмдэглээд нэг жижигхэн юм нөгөө нэг piece of cake нэг жижигхэн гурвалжин кейк авч идээд тэр бичлэг хийсэн байгаа. Тэрийг би ингээд энэ бичлэгтээ залгуулад оруулчихна. Тэрэн дээр бүр Ражив татаа зөө намайг битээ харагдуулаад бүр татааж байгаа энэ дээр. Тэгээд одоо болохоор би ингээд байн лабынхны талаар энэ лабын амьдрал юу болдог талаар ингээд ярьж блог хийж одоо шин юм мэдвэл эсвэл мэдсэн юм аа ингээд хуваалцах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би лабынхныгаа байн ярих учраас энэ лабын танилцуулгын нэг 2 минутын видео тэрийг үзүүлэнгээ юм яаж танилцуулъя заяа. Ингээд энэ нөгөө нэг Майкл Тейлор гээд юу байхгүй юу? Одоо энэ Канадаас 3 профессор авчирсан гэж ярьсан шүү дээ. Тэрний Майкл Тейлор, Тамара Огилвин манах, Марко гэдэг энэ хажуутлан лабын 3 профессор Канадаас авчирсан. Тэрний Майкл Тейлор гэдэг том босс нь. Тэгээд хөөе яваарай. Тэгээд энэ миний ажиллаж байгаа эмнэлэг байна. Одоо энэ Техасын хүүхдийн эмнэлэгч энэ Техас Medical Center гэдэг энэ зүрхэн төвн байгаа байхгүй. Техас Medical Center гэдэг чинь дэлхийд дээр одоо хамгийн том medical center гэж байгаа байхгүй. Эмнэлгийн орон газар нутгийнхаа хэмжээгээр биш үү? Ийм том. Тэгээд тэрний гол зүрхэн хэсэг болсон Техасын хүүхдийн эмнэлэг энэ байна. Энэ барилгууд нь бүгд ингээд 3 давхраараа 2 давхраараа гүүрээр холбогдсон байдаг. За энэ Майкл Тейлор явж байна.
Жаочон гэдэг энэ лабд нь ажилладаг хүн явж байна. Тэгээ ингээд нэг давхарт бүгд ажилладаг болохоор хамт хоол мол идээд хамт хурал муралд ордог л тоо. За саяны энэ дээр ингээд сүртэй манай Майкл Тейлор чи ингэж ярьж байгаа. Би бол ялагдах дурггүй хүн. Тэгээд энэ Техасын төвд хүүхдийн эмнэлэг дээр би энэ хүүхдийн хавдрыг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх аргыг хайх гэж ирсэн. Би бол мэдрэлийн мэс засалж, хүүхдийн мэдрэлийн мэс засалж бос microbiologist гэж байгаа байхгүй. За тэгээд эдний лабын постдок байна. За энэ дээр ингээд би гарч иж байгаа энд Тамрагийн профессортойгоо яриа сууж байгаа. Энд би тэр нэр жинкнээсээ туршилт жинкнээсээ энэ ажиллаа ярьсан шүү дээ. Жинкнээсээ ажиллаа яриад суу гэдэг. Тэгээ Тамра надад туршилт юм тайлбарлаж. Йоо жинкнээсээ юм ярьцгаа гэдэг. Бүр 2-3 цагийн бичлэг авсан чинь нэг 2-3 секунд орсон билээ. За одоо энэ нөгөө Маркогийн лаб. Марко явж байна. За ингээд доогуур ингээд лабын танилцуулгыг яриа л байгаа шүү дээ. Энийг би энд шүү дээ. Энэ манай профессор Тамра Огилви, энэ Ражив явж. Энд нь болохоор Наоми зогсож байна. Энэ Тамра Ражив зогсож байна. Бид нар намайг ирэхээс өмнө халааттай нэг өдөржингөө зураг авахулсан гэсэн. Тэгээд намайг ирсний дараа одоо энэ лабд орсны дараа болохоор юу яасан. Зөвхөн энгийн устай бид нар зураг авахулсан. Тэгээд энэ болохоор энэ лабын танилцуулга, энэ хүүхдийн тархины хавдрын судалгааны том програмын юм рекламны тийм бичлэг гэх юм. Тэгээд манай сая Тамра харагдаж байна, босс харагдаж байна. Энэ болохоор Маркогийн лабын постдок харагдаж байна. Бид нар ингээл хамт одоо сар болгон хурал хийж, сар болгон paper presentation энэ хийж яхан гэсэн. 2 сарда нэг удаа гадуур хоолж молж байгаа гэсэн. Бөөндөө. Тэд нэг иймэрхүү танилцуулга байна. Ямар ч юм ингээд Enough is enough. Let's cure cancer in our lifetimes. Enough is enough. Let's cure cancer in our lifetimes. Хангаллахгүй үг хэлсэн байлээ. За ингээд одоо Америкт одоо яаж ингэж лабын ажилтдаг вэ гэх юм бол шүү дээ. Дэлхийн шилдэгүүдийг авчирж байгаа. Дэлхийн шилдэг профессоруудыг уурж авчираад баг болгоод тэгээд манай Канадад болохоор Канад хүмүүс болохоор ингэж ажилт юм лээ. Чи ингээ бүгдийг төгс мэддэг би хаалдаггүй. Чи ингээл эсийн ажлаа хийгээл, хулганы ажлаа хийгээл, дата анализ хийгээл бүгдийг ингээ сурсан байхалдаггүй. Чин би ингээ зөвхөн хулганы ажил энэ вивог нь хариуцсан явчихж байгаа ш. Тэгэнгүүт Ражив ин витрог нь хариуцаад энэ molecular biology одоо эсийн ажлыг хийгээ явчихна гэсэн. Тэгээ манай дата анализыг болохоор Францд байгаа Оливиер гэдэг өөр баг хариуцсан явчихна. Тэгээд өөр бас нэг энэ юунд MD Андерсонд бас улган дээр амтан дээр туршилт хийгээ явж байгаа. Бас нэг өөр баг organoid буюу эргэтэнцэр дээр одоо хүний эргэтэнцрийг инвитрод ургуулад тэрэн дээр ингээд туршилт хийх гэх мэтээр ингээд маш олон том багууд ингээд хоорондоо
collaborate хийж ажиллаад тэгээ том пейперүүд үйлдвэрлэдэг юм бэл. Одоо тэгтээ ингээ хүн болгон өөр ингэсэн төсөлтөө одоо би нэг төсөлтөө, Ражив нэг төсөлтөө, би өөрийнхөө төсөлт одоо нэгдүгээр нэрээр орж ирэхэд би өөрийнхөө хэсгийг хийсэн ба штэ тий. Тэгэн гот надад Ражив миний эсийн туршилтуудыг хийгээд өчөөд би Раживын төсөлт нь болгоныхын туршилтуудыг хийгээд өгч. Тэгээд Ражив өөрийнхөө төсөлд нэгдүгээр нэрээр орох гэх жишээний. Ингээ хүн болгон өөр өөрийн төсөлтөө авч бүгд бие биендээ ингээ чаддаг юмар туслаад цаг хэмжээ авахгүй. Тэгэхгүй ингээ Солонгос болохоор нэг хүн ингээл нэг төсөл аваад тэрийг ингээл 5 жил нухдаг штэ ганцаараа. Бүх юм хийгээл бүх юм эхнээс нь сураал. Тэгээд нөө ревишн баг жил мэл болоо тэгээд амар уддаг штэ. Энд болохоор ч ингээл чи бүгдийг мэддэг байх албагүй. Зүр чи сайн collaboratorтэй байх хэрэгтэй. Ингээд хамтарч ажиллах хэрэгтэй. Хамт ажиллах багуудаа ингээд сайн таньж communication skill set авах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээ би бас Монголд яаж ажиллахыг мэдэхгүй байна. Тэгээ Монголд бас тэгж ажиллахгүй юм шиг бодсон. Ингээл чинь хөдөө аж ахуйн сургууль дээр магадгүй амтны туршилтыг хийгээл те. Мөс дээр эсийн туршилтыг хийгээд ч юм уу. Мөс дээр дата анализыг хийгээд ч юм уу. Ашус дээр эсийн туршилтыг хийгээд ч юм уу. Том багууд хоорондоо ингээл хамтраад ажиллавал янзын гоё ингээд том нээлтүүдийг их боломжтой болов гэж бодсон шүү дээ. Энд ингээд ямар ч гэсэн тэгж хамтарч ажиллаа том пейперүүдийг 2-3 жилийн дотор машинддаг гэсэн. Тэгэд энэ шилдэг лаб гэдэг нь яадаг вэ гэхээр маш их мөнгөтэй. Сул тал нь мөнгөтэй. Шинжлэх ухаандаа ингээд $3 сая мэ танаа лабд энийг өглөө. Энэнгүүр та нар юу лээ чиний имчилгээний арга олоод байгаа. Франц Германд байгаа мундаг хүн их чинь тэгсэн гэсэн анх. Чи уг нь Америк хүн шүү дээ. Тэгээд германчууд урьд яваачаал $3 сая өгөөд лаб байгуул гээл. Тэгээд лабаар шинэ шилдэг хамгийн сүүлийн тоног төхөөрөмжийг аваад шилдэг хүмүүсийг цуглуулаад ажилд аваад тэгэл одоо энэ лабууд хоорондоо ингээл байнга сэл натурт өрсөлдөж канцер сэл мэл ингэж пейпер гаргадаг. Тэгээд бүр нэг өдөр гаргасан адилхан утгатай тийм пейпер хүртэл байд юм лээ. Тэгээд шилдэг байна гэдэг нь бас ингэж сайн боловсон хүчин байна. Бас мөнгөтэй байна тий. Мөнгийг үнэхээр шинжлэх ухаан зарцуулж чадчихээн. Тэгээ манифтийн жижигэн постдокууд ингээд тэрэнд нэгээд цалин аваад ажиллаад амьдраа явж байна. Баясаад гэхгүй. За. Хоёр доо нэг юм сонир сайхан ийм л байх шивдэ. Би нэрээ хинд Солонгост байгаа дүүд уг нь дараагийн бичлэгээр presentation AI ашиглаж яаж presentation бэлдэх вэ гэдгийг хийгэж аваад та нар ер нь тэрийг ингээ оролдоод pop AI-г оролдоод баг өөртөө хийгээд баг чадчих байхаа гэж бодогдоод тэгээд хийсэнгүү хэрвээ хэрэгтэй гэвэл доор коммент үлдээрээ би яаж presentation бэлддэг харуулъя дараагийн бичлэгээр. За нэг юмрхүү дээ. За өдрөг сайхан өнгөрүүлээрээ орой үдж байгаа хүмүүс сайхан амраарай. Баяртай. But why always look black in your camera? I don't understand. You see her. Oh my. Okay. Yeah. Oh no, brother. Live. Oh my god. See now, you see how nice. Okay. Start now. Start or Hi. Бид гурав одоо 1000 subscriber хүрсэн гээд манай хэд тэмдэглэгээд. Тэгээд Ражив торт идэгээ тэгээд торт авсан ингээд 3 торт аваад 3 хуугаад. Thank you. Ражив 1000 subscriber-тай баярлалаа гэж хэлээч ээ. Тэгээд бити харагдаад. You look good. And now we're back.
Okay, I'll make you bright. And the worst thing to happen Okay. it happened Okay, за баярлалаа. Subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. They started constructing and building in the same. Yeah, and За кейк идэж харуулъя. За тэгээд бичлэгний ард авахцаа. Вау, энэ хатаа янз янзтай. Эдгээр төлөө төрсөн юм байна. Camera is so bad. I'm telling you. It makes everything really dark and everybody's wide. Yeah. What did you do with the camera? Come on. I can see from my camera. It doesn't look like that. Наа байна. Эндра чи харагдаад надад нэг надад сувтаж байгаа. За. Өөрийг л чи та. Mine look as big in his camera. Yeah, on your camera, everything is look like huge. This is Right. iPhone.